Сайн байцгаана уу? Анико Lab үзүүлж байна. Өнөөдөр бид 1961 онд эхэлсэн Fantastic Four цувралын 2 дахь ишүү рүү орох гэж байна. Энэ бол зүгээр нэг дараагийн ишүү биш. Энэ бол Marvel-ийн түүхэнд Skrull гэх хэлбэрийн өөрчлөлтөд харь гаргахны тухай анхны түүх юм. Мөн Fantastic Four яагаад зүгээр нэг хүчтэй баг биш, харин ухаанаараа аюулыг зогсоодог баг вэ гэдгийг хамгийн тоодоор харуулсан анги гэж хэлж болно. Энэхүү анги нь Fantastic Four-ын фэнүүдийн хувьд яг л хар дарсан зүйл чиг эхэлдэг. Далай дундах нефтийн байгууламж руу дэдинг дайрч авраг тулгуурыг нэвдэж сүтгэдэг бол хотын төвд Invincible-ийн орол үн чулуу болгоод тэнгэрт хүмүн торч дүрлцэн нисэж хүмүүсийн хүндэтгэлтэйгээр босгосон хөшөөг хайлуулж эхэлнэ. Үүгээр зогссонгүй Мистер Фантастик хүртэл хотын захиргааны станц руу дайрч бүхэл бүтэн системийг унтрааж хот ханах болно. Өчигдөрхөн баатар гэж харагдаж байсан хүмүүс өнөөдөр гинт хэрэгтэн шиг ажиллаж эхлэхэд олон нийт цочирдох нь дамжиггүй. Хэвлэл болон олон нийт тэднийг аюултай гэж зарлаж хүмүүсийн айдас уур хилэн болон хувирчээ. Хамгийн аимшигтай нь энэ бүхэн үнэхээр Fantastic Four байсан шиг харагдана. Гэхдээ тэд бол жинхэнэ Fantastic Four биш харин Skrulls байсан юм. Сансраас ирсэн хүссэн хүнээ яг дуурайж хэлбэрээ өөрчилж чаддаг харь гаргийнхан. Тэдний нэг нь дэдингийн дөр тувирж электрон дэлбэлэг төхөөрөмж ашиглан түн шиг хүчтэй зохиж байгаа мэт харагдуулсан бол өөр нэг нь биеийнхээ хэлбэрийг өөрчлөх чадвараараа өчүүхэн жижиг болж бусдад яг л Invincible-ийн ор шиг алга болцглоо гэж итгүүлсэн. Түүнчлэн тэдний нэг нь таталцалгүй болго төхөөрөмж ашиглан хүн торчийг дуурайж ниссэн бөгөөд хамгийн сүүлд нь мөн л биеийнхээ хэлбэрийг өөрчилж чаддаг чадвараараа Mr. Incredible-ийг дуурайсан байлаа. Тэдний төлөвлөгөө маш энгийн мөртлөө аюултай байв. Эхлээд дэлхийн хамгаалагч гэгдэг Fantastic Four-ын нэр хүндийг сүрүүлнэ. Ингэснээр хүмүүс өөрсдөө Fantastic Four-ыг зайлуулна гэж тооцжээ. Тэгээд хамгаалагчгүй болсон дэлхийг Skrull-ууд эзэлнэ. Энэ бол хүчээр биш, хүмүүсийг монхруулж дэлхийг эзлэх гэсэн ухаалаг төлөвлөгөө байв. Жинхэнэ Fantastic Four энэ мэдээг өөрсдийн зуны байшиндаа сонсож байлаа. Хэн нэгэн тэднийг зөөрөд дуурайж байгааг Reed төвөггүй байлаа. Гэхдээ үннийг тайлбарлах цаг тэдэнд олдсонгүй. Учир нь айр мяхан, цагдаа нар төрийнхэн гээд бүгдээрээ тэдний гэмт хэрэгтэн гэж үзэн байшинг нь хэдийн бүсэлчихсэн байв. Тэд эсэргүүцэн тэмцэх гэж оролцсонгүй, шуудхан бууж өглөө. Яагад гэвэл тэдний нэг л зорилго байсан нь өөрсдийн нэрийг цэвэрлэж жинхэнэ дайсныг олох. Fantastic Four-ыг тусгай камерт хордог. Энгийн хүн бол тэндээс хизээж гарч чадахгүй. Гэхдээ тэд бол энгийн хүмүүс биш шүү дээ. Reed-д ганцхан сул болт жижигхэн зайл хэрэгтэй байлаа. Буян хатан биетэй учраас тэр өөрийгөө тэрхүү жижиг зайгаар гаргаж дүнгэнэ. Сүү харагдахгүй алга болчихно. Энэ хойгуур нь хянагчин түүнийг өрөөнөөсөө гарцлаа гэж үзээд түнд хаалгыг нь онгоолгоод өгчдөг. Johnny гал болон дүрлэлцэж хаалгаа ивдсэн бол би зүгээр л хаалгаа нураахаар хэмжээний хүчтэй зохиод л гарчдаг. Бидний оргож гарах хэсэг нь нэгч том тулаангүй мөртлөө маш чухал байсан юм. Яагад гэвэл энэ мөчөөс эхлээд тэд буруугаар гүтгүүлсэн супер хүмүүс биш, өөрсдийнхөө эсрэг тавьсан өрхийг тайлж эхэлж байгаа мөрд өчөд болдог. Тэд нууц байрандаа очиод дайсан нь дараа нь юу хийхийг таамаглаж эхлэв. Reed-ийн бодлоор Skrull-уудын дараагийн алхам тодорхой байлаа. Тэд дэлхийн дэвшил хүч чадлыг сүрдэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Тиймээс тэд туршилтын пуужингийн талбай руу очино гэж тооцжээ. Энэ бол тэдний тооцоолж хэлсэн анхны том сөрөг нүүдэл байсан юм. Johnny ганцаарангийн тийшээ илгээдэг. Тэр зориуд хүмүн торчиг биш, яг дүүрээ мэл хүмүн торчиг харагдахаар цагийг нь тааруулж ажилласан. Төлөвлөгөө ёсоор болж Skrull-ууд түүнийг өөрсдийн хүн гэж андууран машиндаа суулгадаг. Ингээд Johnny тэдэнтэй цуг тэдний нууц байр руу явсан. Johnny зөв мөчөд дохио өгч бусдын дайран орж ирлээ. Ингээд жинхэнэ Fantastic Four өөрсдийг нь дуурайсан Skrull-уудтай нүр тулна. Энэ бол сонирхолтой тулаан болсон юм. Учир нь нэг талаар Баатар дайсантайгаа тулж байгаа мэт боловч нөгөө талаар өөрсдийнхөө гажуудсан тасгалтай зодтолж байгаа мэт харагдана. Сүүл үзэгдэгч болж давуу байдал үүсгэсэн бол Johnny галаараа тэднийг самруулна. Reed сунж харин Ben тэднийг хамаг хүчээрээ нистарч байв. Тэд Skrull-уудыг дарж авч тэдний нуусан хөлөгт хурж очино. Тэгээд энэ түүхийн хамгийн итгээд хамгийн ухаалаг хэсэг эхэлдэг. Fantastic Four Skrull-уудын хөлгийг ашиглаад их хөлөг рүү очино.
Эндээс ихэнх супербаатруудын түүх шиг авраг том төгсгөлийн тулаан эхлэнэ гэж та бүхэн бодож байгаа бол андуурсан хэрэг. Учир нь Reed Richards бүхэл бүтэн Skrull-ын айрамтай тулдахгүйгээр ялах төлөвлөгөө байсан юм. Тэр Skrull-ын удирдагчид дэлхий бол эзэслэхэд хэтэрхий аюултай газар гэж итгүүлэхээр шийднэ. Түүний харуулсан нотлохоо бол дэлхийд дээр хамгийн аимшигтай авраг мангасуудын зургууд байлаа. Өөрөөр хэлбэл дэлхийг ийм аимшигтай мангасууд хамгаалдаг гэж Skrull-уудад итгүүлсэн хэрэг. Өөрсдийнх нь дэлхий рүү явуулсан нөхд нь эргэж ирсэн гэж итгэсэн удирдагч нь Richards-ын үгэнд орж ухрах тушаал гаргадаг. Ингээд л тэд огт тулдахгүйгээр Skrull-ын армийг ялсан хэрэг. Харин буцах замдаа тэд дахин сансрын засрагт өртдөг. Тэр мөчөдөд Динг буюу Ben Grimm гинэд хуучин төрхөндөө буюу хүн хэлбэртэй эргэн орно. Түүний нүүр, гар, бие гэд бүх зүйл нь хэвийн болж ирэх тэр агшин маш сэтгэл хөдлөн байсан юм. Учир нь энэ бол Бэйний хамгийн ихээр хүсдэг ганц зүйл юм билээ. Зүгээр л хүн байх. Гэхдээ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй тэр дахин Динг болон хувирсан. Issue 2 дээр гарсан энэ богинохон хэсэг бол Fantastic Four-ын акшнаас дутхааргүй хүчтэй цохил болсон хэсэг юм. Учир нь Бэйн яагаад үргэлж ууртай, эмзэг байдаг? Яагаад энэ баг дотор хамгийн хүнд ачааг үрдэг вэ гэдгийг ганцхан хувирлаар бидэнд ойлгуулсан явдал юм. Дэлхийд буцаж ирсний дараа Fantastic Four эцэст нь нэг өөрсдийн нэрийг цэвэрлэлээ. Жинхэнэ гэмт хэрэгтнүүд бол хайр гаргийн Skrull-ууд байсан нь нотлогдно. Гэхдээ эндээс хамгийн хацархалтай төгсгөл гарч ирдэг. Reed баригдсан Skrull-уудад хэлбэрээ өөрчлөх чадварыг нь ашиглуулж тэднийг үнэ болгон хувиргах шийдвэрлийг оногдуулдаг. Өнөөдрийн өнцгөөс харахад энэ бол маш сонин бүр бараанч гэмээр хошигнолтой төгсгөл. Гэхдээ 1960-ад оны эхний Marvel явил хямгаалц санаанууд дээр бүтсэн гэхэд болно. Ингээд өнөөдрийн Issue 2 маань дуусаж байна. Хэрвээ та Fantastic Four-ын Issue 3-ыг иймэрхүү storytelling хэлбэрээр үргэлжлүүлж үзхийг хүсвэл манай суваг subscribe дарж дэмжээрэй.